Сайн байна уу? Элексбизэг e-school-ийн мэн вебэд багш өөрийн эрхээр нэвтрэнэ. Багш үндсэн цэсээс жилийн эцэст эцсийг сонгоно. Өөрийн хичээл ордог хичээлийн бүлгүүдийн мэдээлэл дундаас жилийн эцсийн дүн оруулах гэж буй хичээлийн бүлгийнхээ жилийн эцэст цонхны улбар шар нэмэх товч дээр дарна. Үнэлгээний төрөл сонголтод жилийн эцсийн дүн гаргах үнэлгээний төрлийг сонгоно. Аргачлал сонголтод Excel-ээс суулгах сонголтыг сонгоно. Excel-ээс суулгах аргачлалыг сонгоход тухайн хичээлийн бүлгийн Excel загвар үүсэх бөгөөд цэнхэр загвар татах товчийг дарж Excel загварыг татаж авна. Татаж авсан загвар дээр жилийн эцсийн дүн үнэлгээг оруулан хадгална. Дүн оруулсан загвараа Excel импорт товчийг дарж оруулна. Хэрэв буруу файл оруулсан тохиолдолд оруулсан файлын ард байрлах улаан устгах товч дээр дарж устгана. Чансаа бодох сонголтыг сонгосон тохиолдолд эцэг эх асран хамгаалагч, сургалтын менежер болон анги удирдсан багшид тухайн сурагчийг тухайн хичээлийн бүлгийн нийт суралцагч дундаас хэддүгээр ч ихсэж буй чансааг бодон харуулна. Жилийн эцсийн дүнгийн ерөнхий мэдээлэл болон Excel загварыг оруулсны дараа баруун доод болонд байрлах дүн оруулах товчийг дарна. Хэрэв багш дүнгийн мэдээллийг ахин засах шаардлагатай гэж үзвэл хадгалах товчийг дарна. Хадгалах товчийг дарсан тохиолдолд жилийн эцсийн дүн сарал төлөвтэй харагдах бөгөөд засах болон устгах сонголттой байна. Багш жилийн эцсийн дүн мэдээллийг бүрэн гарч дууссан гэж үзсэн тохиолдолд баталгаажуулах товчийг дарна. Ингэснээр жилийн эцсийн дүнг дахин засах болон устгах боломжгүйг анхааруулна. Мөн эцэг эх асран хамгаалагчийн ашигладаг e-parent аппликейшн дээр сурагчийн жилийн эцсийн дүн гарлаа гэдэг мэдээлэл очихыг анхааруулна. Дүнг баталгаажуулсны дараа зөвхөн харах сонголттой байх бөгөөд цэнхэр харах товч дээр дарж дэлгэрэнгүй харах боломжтой. Жилийн эцсийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл нь ангийн амжилт чанар, гүйцэтгэл, дээд доод оноо болон 1-8 дугаар түвшинд хэдэн сурагч суралцагч байгааг ангийн нийт сурагчаар болон охид төвгүүдээр харуулна. Мөн сурагч тус бүрийн жилийн эцсийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулна. Тухайн хичээлийн бүлгийн жилийн эцсийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Excel файлаар татаж авах бол баруун дээд болонд байрлах улбар шар Excel цонхордон дээр дарна. Хайлт хэсэгт сурагчийн нэрээр болон кодоор хайж зөвхөн хайсан сурагчийн дүнгийн мэдээллийг харах боломжтой. Баталгаажуулсан жилийн эцсийн дүн дээр засвар хийх тохиолдолд сургалтын менежер тандан тухайн хичээлийн бүлгийн дүнг баталгаажуулгыг төлөвт оруулсны дараа багш засвар хийх боломжтой.